Сайн байцгаана уу үзэгчдээ, шин танил нэвтрүүлгийн ээлжид дугаар танд хүрэхэд бэлэн боллоо. Энэ удаагийн дугаарт Монголынхоо ардын өв уламжлалыг өвлүүлэн авч яваа соёлын өвтгөгч Пүрэв Сүрэнгэд танилцуулж байна. Тэрээр 7 жилийн турш зүү орох ойдлыг урлаж байгаа юм. Анх 10 жилийн сурагч байхдаа технологийн хичээлдээ зүү орох ойдлын анхан шатны ойлголтыг авснаас хойш 10 гаруй жилийн дараа хамтран ажилладаг хүмүүсээсээ зүү орох ойдлыг дахин сурч өөрийнхөө чөлөөт цагаа өнгөрүүлдэг сонирхлоо олжээ. Намайг давж байгаа хүүхдээ Пүрэв Сүрэнгэ гэдэг 1987 онд төрсөн. Аав маань Увсан аймгийн Сагил сумын хүн, давааж өгч хүн байсан. Ээж маань Өвөрангай аймгийн Хужирт сумын уугуул Алтан туяа гэж хүн байдаг. Эрдэнэтийн технологийн их сургуулийг би 2005 онд ороод 2010 онд суралцад төгссөн. Тэгээд бас хуваараа юм хийж агаад Эрдэнэт үйлдвэрт би чинь 13 онд Эрдэнэт үйлдвэр баяжуулах үйлдвэрийн шүүн хатах хэсэгт анх ажилд орсон. Одоогоос 13 оноос одоо хүртэл үр бүтээлтэй сайн ажиллаж байна. Ажлын хажуугаараа үйлдвэрт ажилтгийн чөлөө цагаараа ардын өв уламжлах энэ зүү орох урлагаар ингээд өөрөө сонирхож чөлөө цагаараа тэгээд юмыг оролдож одоо гар урал одоо сонирхлын дагуу ойж гин да. Зөв хүний хажууд байхаар нөгөө алтны дэрэгдэх гуйл шарлна гэдэг юм уу. Манай багш өөрөө айгүй сайхан эмэгтэй хажууд нь дандаа ингэж бусдад зөвийг үлгэрлдэг. Тийм учраас бүр нэг цаанаасаа ингэж ойчих юмсан гэсэн тийм нэг сэтгэл төрөөд байсан. Тэгээд нэг мэтгэд л ойдог болсон байсан. Яг сэдвийн миний багш өгсөн юм уу да. Нэг Монгол уламжлалын болохоор монгол хүний бид их онцлог таардаг юм уу? Яг бус тийм шиг ингэж хөшөх тийм асуудал ерөөсөө байдаггүй шүү дээ. Ер нь баг бясалгал болдог талтай шүү. Ингээд ингээ оёо суугаад сайн сайхныг бодоод уралж байгаа амныхаа төлөө ингээд бүх сайн сайхныг бодхолоор л тийм гоё мэдрэмж, гоё кайф авдаг шүү дээ. Пүрэв Сүрэн ихэвчлэн Монгол хотын харааг зүү орох ойдлоор ойдог байна. Аливаа үйлээ хийхдээ тогтмол сайн өдөр харж эхэлдэг. Ингэснээр өөрт болоод эд зүйлээ авч байгаа хүндээ ч гэсэн сайн юм болов хэмээн боддог талаар бидэнтэй хуваалцлаа. Мөн тэрээр урлах гэж байгаа хээнийхээ утга учир, оёх гэж байгаа зүйлийнхээ утга бэлэгдлийг сайтар судалдаг байна. Тийм одоо нөгөө урд нь юм байсан гэдгийг юм уу зүү орох урлаг юу эднэрийг түүхийг бас судалж ийж юу ч мэдгүй би тийм юм гээд нэг худлаа яриад явах биш. Урдлын үедээ юм байсан одоо юм байсан гэдгээ их л судлаад тэр бүтээлдээ шингээдэг. Хээний бэлэгдэл тэгээд материалын сонголт тэгээ өнгөний уусалт маш их чухал байдаг. Тэгээд энэ бүгд ингээд нэг цогц болж иж нэг сайхан бүтээл төрдгөө. Мэдээж тиймхэн материал дээр гэдэг юм уу те айгуу гой мундаг зүү ороодог эргээд тэр бүтээл ямар ч үнгүүдэх юм шиг болдог. Тэгээ ер нь аливаа юмны миний ойсон юмнуудын ч юм уу одоо өнгө дагнаас их гоё болоод ирэхээр баг нэг ойдлын юм уу гэдэг юм уу муу гэхгүй те одоо нөгөө ойдлын нэг баг зэргийн өөг чи ингээд тэр нөгөө өнгөний дагнаас хүртэл ингээ яг гоё болгодог юм шиг санагддаг шүү дээ. Зүү орох урлагаа дагаад нөгөө зоосон ширээний сүлжмэл гэж байдаг. Зоосон ширээний сүлжмэлийн дараа задгаа атгамалж гэж байна. Тэгээ зүү орох ер нь энэ ардын уламжлалтын нөгөө урлагууд чинь ингээд хоорондоо бие энтэйгээ ингээ хоршиж нэг сайхан том бүтээл болдог. Тэгээд эн чинь нэг хідэн үеэ дамжиж идэг зүү орох урлаг юм уу ингээд ойсон дайлан бүс гэдэг юм уу те энийг ингээд одоо охиндоо үр хүүхэдтэй ингээд дамцаараа сайхан үнтэй өв болж идэг гэж би уншиж судалсан ер нь миний харж байгаагаар тийм миний хувьд яалчгүй үндэсний бүхийг өөрөө сонирхох болж байгаа л да. Эн чинь үндэсний юм учраас хоорондоо судлах
асуудал гардаг. Тэрийн тэгэхээр ч гээд ерөөсөө бөхөө сонирхдаг болчдөг. Пүрэвсрэн Монгол гутлын харааг зүү орох оёдлоор 7 жилийн турш дагнан хийжээ. Энэ хугацаанд улс болон аймгийн цолтой олон бүхчүүдийн Монгол гутлын харааг уралсан байна. Тухайлбал Монгол улсын авраг Батсвэр, Монгол улсын заан Жаргалбаяр, аймгийн арслан Тогтох Жаргал зэрэг олон бүхийн харааг ойсон бөгөөд хамгийн сэтгэлд хүрсэн нь Гамбат арсланд ойсон хараа хамгийн бахархууштай болсон талаар хаваалцлаа. Мөн тэрээр одоо Монгол улсын авраг Мөнх хотын Монгол гутлын харааг ойхоор үүлээ эхлүүлжээ. За миний хувьд бол их хөвчлэн Монгол үндэсний бүх тэр дундаа Монгол бүхийн гутлын төрөг ойдог. Тэгээд хажуугаар нь бол нэг ганц нэг дайлан гэдэг юм уу, хавтаг гэдэг юм уу, бүс ойдог. Ер нь их хөвчлэн тэр Монгол бүхийн гутлын төрөө ойдог. Одоо дагнаад гэх юм уу. Тэгээ энэ өөрөө Монгол хүн байна гэдэг нь одоо Монгол дархлаа гэж ярьж байгаа шүү дээ сүүлийн үед. Тэгээд Монгол үндэсний бүх одоо энэ Монгол үндэсний гар уралч айгүй том Монгол хүний дархлаа байдаг. Зүү орох хоёдлоор би чин тэр яг Монгол бүхийн гутлын төрөг харааг урлаад одоогоос бас нэг 5-6 жил болжээ. Тэгээ анх чин би Монгол улсын начин Дармаагийн Тамир гэдэг залууд ойж өгч ийсэн. Тэгээд явандаа ойс аймгийн арслан Тогтох Жаргал гэж залуугийнхыг ойлоо. Тэгээ маа нэг найз байдгийн Орхон аймаг цагдаагийн газрын бүх бэлгүүн талаа гэд найздаа цолын милааж зүү ороос хараа ойж өгч ийсэн. Би Монгол улсын авраг Намсраа жавын Батсуур, Монгол улсын арслан Гамбат, Монгол улсын заан Нэгдлийн Жаргалбаяр гээд одоо нутгийнхаа сайхан авраг арслангуудын харааг одоо ойсон. Тэгээ энэ жилдээ бас одоо Монгол улсын авраг Мөнх аврагын хараагаа одоо яг урлаа сууж юм. Тэгээ цаашаа олон сайхан бүхчүүдийн харааг урлана гэсэн мөрөөдөл байдаг штэ. Бүгд л ер нь миний бүтээл учраас тэр болгон надад их гоё байдаг. Тэн дундаа айгүй их цаг хугацаа орсон нь бол жил дамнуулаад ойцсон юм аа. Монгол улсын арслан Гамбат ахын харааг ойход нэг хөлийн ойчоод нэг өрөөсний ойх гээд орхицсон байжгаад нэг жил дамнуулж исэн мэдээ. Жаргалбаяр зааныхаа хараа бас их гоё болсон. Тэгээ ер нь бүх бүтээлдэл их хайртай дуртай. Тэрнээс өөрөө кайф мэдэрч дараагийнхаа ойхтой юм суралцаар байдаг. Дараагийнхыг ингэчээ, тэгчээ гэдэг юмнууд байдаг учраас бүх бүтээлдэл дуртай, хайртай да. Тагнаас гаргаж ойж байна да. Тэгээд ирэхлээр илүү нэг бараа өнгийн торг учраас энэ дээр тодоо өнгийн гадна талаар явахаар илүү гоё тодорч өгч байна. Пүрэвсрэн ганц хүүтэй. Тэрээр Монгол бүхийн гутлын харааг ойсноор Монгол бүхийн босоо цагаан хиймэр ганц хүүг минь ивэн гэдэгт итгэдэг байна. Мөн тэрээр Увснуур галын бүх бүхчүүдэд Монгол гутлын хараа ойж өгөх хүсэлтэй явдаг байна. Би тэндээс ямар аж аргалыг авдаг вөхөр ганц сайхан хүүтэй. Тэр хүүд минь Монгол бүхийн сайхан босоо цагаан хиймэр ирэх бах гэж бодон сайн зүйлийг бодон бүтээл уралдаг. Цаашдаа ч одоо олон хүмүүст уралж өгөх бах, уралж өгнө л гэж бодож байна да. Анх би ойж эхлэхдээ дотроо бодолч айгүй том холыг мөрөж чийжээ. Увснуур бүхийн галынхаа бүхчүүдийн зүү хороос Монгол гутлын харааг зүү орож ойж өгөх юмсан гэд тухайд бодож ирсэн. Тэгээд одоо мөрөөдөл маань баг биелж эхэлж явж байгаад баяртай байгаа даа. Тэгээд ингээд эн чинь бас л Монгол үндэсний бүхчин, Монгол үндэсний том соёл. Тэгээд ардын урлаг, өв соёлтойгоо ингээд нийлээд бүгд юм цогцгой болж байгаа тэр нь баяртай байгаа шүү дээ, байдаг шүү дээ. Мэдээж л тэрийг бол үгээр илэрхийлжгүй шүү дээ. Надлан л гэхэд 4-ийн даваа, 5-ийн даваанд барууны дагвар магнат Жаргалбаяр зам нь гарахт ээжээ таны
хараа гарч ийн, таны ойсон юм гарч ийн гэл энэ талаас тэр хийнийх үү гэхээр чинь би чинь их том хүн болцсон юм шиг нэх гоё кайфтай гоё. Тэрнээс ч л ерөөсөө лаад жаргал кайф мэдэрдэг байхгүй. Тэгэл ингээл мөнгөөр үнэлэх өсөшгүй хад жаргалч л ерөөсөө л тийм байдаг. Өдөр тутам суралцж идэх шүү дээ. За энэ нэг дөрвөлж юм ойлоо, энэ дөрвөлж хээг ойлоо гэхэд за энэ жоохон тийм болчлоо. Энийг ийм улаан өнгөөр солиод, цэнхэр өнгөөр солиод ингээд ойчвол илүү гоё болох юм байна гэд. Дараагийн бүтээл дээр арай өөр олоод ирэх жишээтэй бүр дөрвөлж байсан юм бөөр гэж гэдэг юм уу. Тэгэд миний хувьд бол өөрөө одоо өдөр тутамд л суралцж байна, бүтээл олгондоо л суралцж байна да. Үйлчим бүсгүй 2014 оноос эхлэн Эрдэнэт үйлдвэр төрөмжид үйлдвэрийн газарт ажилд орсноос эхлэн Монгол улсын уран хатгамалч Саран цэцэгт шаваржээ. Тэд хамтдаа үүлээ уралдаг байна. Мөн түүний хамтран ажилладаг бүсгүйчүүд ч мөн адил уран бүсгүйчүүд байна. Тэд ажлынхаа хажуугаар өөрсдийн урлаж байгаа бүтээл, материал зэргийнхаа мэдээллийг хоорондоо солилцож нэг нэгнээсээ өдөр бүр суралцдаг байна. Хажуугаар би энэ чи анх сурагч байхдаа 5 дугаар хэмжээний багш нараар заалгаад анх сурсан. Тэгээ яг 2014 оноос баг яг энэ гоё хамт олонд донд ороод тэгээ дээр манай хамт олонд манай багш энэ Монгол улсын уран хатгамалч Соёзаны Саран цэцэг гэж эмэгтэй байдаг, сайхан эмэгтэй. Энэ үнээр яг өдөр тутамд нарийн ширийн бүх ойдлоо заалгаад ингээд ойсоор байгаад өөрөө хоббитэй болцсон бүр өдөр тутмын. Нөгөө л ингээд чөлөө цаг гарвал нөгөөтгөө бариад ингэж ойж идэг сонирхолтой болсон. Тэгээд энэ яг нарийн ойж эхэлсэн нь одоо 14-5 оноос л ойсон юм да, өдөр шөнөгүй гэж хэлэхэд бас баг болохоор. Миний хувьд бол хамт ажилладаг сайхан олон урлаачд их байдаг. Багш маань тэгээд чимгээ гэж нэг сайхан бүсгүй байна. Одон чимэг манай цуг ажилладаг оператор найз маань байна. Баярмаа гэж байна. Ер нь бүгд ажил дээр бол одоо нөгөө энэ ийм гоё материал авлаа, тэнд гоё тийм утас байна гэдэг мэдээллүүдээ байнга солилцож идэг. Магадгүй намайг нөгөө хажууд байнгын пүүжээ ингэж ойдог, пүрүсрөө ойдог гэдэг яриан дээр хажуу талд найзын эхнэр нь найз маань гээд ирээд ганц нэг заалах юм бол байж л байдгийн. Тэгээд сүүлд айгуу тэр Булган аймгийн Тишиг сумын зан мөнх ирээдүгээд найзын маань эхнэр бүсгүй ирээд надад тэр Монгол бүхийн нөхөртөө ойж өгөх хараг заалгаад нэг ойсон. Түүнээс биш надад тэгж шав мав тийм гэж юу гэж аах вэ? Утас зүгээ цуглуулах, утас зүгээ зүнгэлж явах хугацаа миний хамаг юунд ордог баха. Цүнхэндээ л мөнхийн утас зөө. Энийгээ л чирцэн явдаг шүү дээ. Эмэгтэй хүн шиг уруулын будаг, гоёлын юм цуглуулахаас илүү би. Эмэгтэй хүний цүнхэнд нүүрний будаг гоо сайхны бүтээгдэхүүн байдаг бол миний цүнхэнд 100 утас оёлын багаж хэрэгсэл явдаг гэсэн юм. Мөн пүрүсрэм би чадахгүй гэж хойс суухын оронд зэрэглээд би чадна хэмээн туршаад оролдоод үзвэл өөрийн дүртэй зүйлээ олох боломжтой хэмээн загсан юм. Би чинь сонин штэ. Хүн эмэгтэй хүн цүнхэндээ будаг тоос авч явдаг бол би утас зүү торг нөгөө нэг ойдог юм да цүнхэлцэн явж идэг юм өдөр байнга. Тэгээд хүн бас юу ямар юм шиг одоо нэг юм чадахгүй дараа болъё гэдэг нэг тийм хязгаарыг л давмаар юм шиг байна. Чи одоо яаж ингэж байнга оёод байна гэж хүн ярьдаг байхгүй юу? Гэхдээ тэр нэг болохгүй гэдэг хязгаарыг өөрөө нэг ингээл өвдөө явуул болчдөг юм шиг санагддаг. Альва юм дээр юм дээр ингээ харж яхад. Гэхдээ дараа болъё гэж хайчвал тэгээд тэр хэр юм альва юм хизээч бүтэхгүй. Манай үеийнхэн одоо бидний үеийнхэн энэ үед ховордож байгаа энэ үндэсний урлаг өв соёл болсон зөөрөө хоёдлороо цаашдаа олон хүн суралцаасаа энэ өв соёлоо цаашдаа авч яваасаа гэж би боддог. Тэгээд орчин үед ч одоо утас интернет ном унших эрдэм ном гэж өчнөө явж байгаа улсууд цаашдаа энэ үндэсний өв соёлоо авч яваасаа гэж боддгоо.
Энэний нэг жишээ нь нэг Эрдэнэ төлөвлөрийн сувил зохицлбарын Жавцмаа гэдэг доктор эмч пүүжээ оратор ихчдэр нэг өдөр хэлдэг. Тэгсэн чинь их чинь одоо ингээд насаараа ном унснаас айгүй их ингээд ядардаг. Тэгээ энээсээ түр завсралгаанаар чөлөө цагаараа их чинь зүү ороод сурмаар байна, юм ойд сурмаар байна гэж хэлж ирсэн. Тэр хүн чинь тэнцэнээс аж аргал кайф юу авах гэж штэ нөгөө өөртөө чөлөө цаг айгүй гоё тухтаа өнгөрөх маягтай. Тэгэхээр энэ нөгөө нэг Монгол хүний бие онцлог таардаг учраас энэ айгүй том соёл болдог болов да. Нэвтрүүлгийн турш бидэнтэй хамт байсан үзэгч та бүхэнд баярлалаа. Дараагийн дугаар хүртэл түр баяртай үзэгчтэй.